За сайн байцгаана уу? Мөнгөний подкаст та бүхэнд 2 дахь season гэж нэрлэе да. Эхлэлээд хүрж явж байгаа. Тэгээ сайн өмнөх дугаараар бол бид нэр Баяра Бэла баяр цэцэгтэйгээ ярилцсан. Тэгээ Баяра маань бол юунаас Лондонгоос ингээд суралцаад ирсэн. Тэгээ ер нь бол энэ подкастуудаар дараагийн подкастуудаар ер нь яг ямар чиглэлийн мэдээллийг илүү чиглэж сонирхож эхлэмээр санагдсан юм бэ гэхээр бид нар ер нь ингээ мөнгө хадгалах хэвээр. Хадгалсан мөнгөө бид нар ер нь хамгийн том хөрөнгө оруулалт хийх хэвээр зүйл маань юу юм бэ гэдэг рүү чиглүүлээд илүү их боловсролыг бид нар одоо яг тэрний үн өртөг боловсролтой холбоотой эргэн тойронд гарч байгаа одоо санхүүгийн мэдээллүүдийг олгох зорилготойгоор подкаста 2 дахь зочноо урьлаа. За тийм манай 2 дахь зочин бол одоо Эрдэнэ булган зураач Эрдэнэ булган маань хүрэлцээрсэн байна. За сайн уу булгаа. За сүүлийн үед уран бүтээл, ажил үйлс өндөр үү? За одоо удахгүй одоо гадагшаа сурах гэж байна гэж ойлгосон. Тэгээд энэ ямар сургууль руу энэ хийдэх одоо сургуулийн гэдгийг одоо сонирхъя. За баярлалаа подкастт орсонд. Найстай. Тэгээд одоо удахгүй Италийн Флоренцийн уран зургийн академид уран зургаараа үргэлжлүүл сурах гэж байна. Nice. Энэ хэр удаа хөтөлбөр вэ? Магистр, бакалавр Яг дөрөвт хурлын 3 жилийн хөтөлбөр байгаа. Дипломын хөтөлбөр. Энэ нь юу гэсэн үг гэхээр зураач уран бүтээлчид яг анхан шатнаас нь эхэлж зургийг заахгүй. Тодорхой төвшөнд өөр уран бүтээл хийдэг, тодорхой төвшний ур чадвартай хүмүүс. Флоренцид одоо Флоренц академид дахиж суралцаад өшөө бүр одоо нөгөө ур чадвараа бүр өндөр одоо мэрэгжлийн төвшөнд гаргах тийм л одоо 3 жилийн дипломын сургалт байна. Тэр нь багш нар нь ч гэсэн одоо Америк болон баруун Европод нэлээд хүчтэй уран бүтээл хийж байгаа тийм хүмүүс багшилж байгаа. 3 жилийн хөтөлбөр юм тийм ээ? Тий, 3 жилийн хөтөлбөр. Тэгэд энэ мэдээж бас зүгээр л ингээд төлбөрөө төлсөн хүн болгоныг мэдээж авчихгүй л гүдэ тий. Сургуулийн шалгуурууд нь ер нь ямар байсан бэ? Яг энэс өмнө би 15-аас 17 онд Санкт Петербург, Оросын Санкт Петербург хотын рэпний нэрэмжит төрөлх хурлаг уран зургийн академи гэж. Тэнд 2 жил мэрэгжилд дэвшлүүлэх. Хэдэн онд вэ? 15-аас 17 мэрэгжилд дэвшлүүлэх курст явсан. Академийн 3-аас 5 дугаар курсийнхэнтэй нэг ангид. Тэгээд тэнд байх хугацаанд 17 онд Оросоос Итали руу нисээд тэгээ Флоренц академи дээр очиж уулзаад тэгээ бүх одоо нөө хийсэн бүтээл ингээд бүх одоо өөрийнхөө архив үзүүлээд тэгээ аплай хийсэн. Тэгээд юу харах юм байна тийм ээ? Тий, яг 17 онд очиод ингээ уулзахад Флоренц академид дэлхийн 35 орны оюутан сурж байгаа гэж хэлсэн. Тэгээ ер нь бол тийм олон оюутан сурдгүй жилдээ нэг 100-аад оюутан сурдаг. Тэгээд яг 17 оноос хойш л одоо бодож төлөвлөж явсаар байгаа л одоо энэ жил 3-4 жилийн дараа л одоо өөрийнхөө зорьсондоо хүрч явах гэж байна. За явах болсон баяр хүргэе. За өнөөдөр бол энэ мөнгөний подкастаар мөнгө ирдэг юм аа. Тэгэхээр ингээд боловсрал тий би одоо тэгээ сургуульд эслэ гэдгийг цаана боловсролын үн цэнийг жоохон хүмүүст таниулъя хуваалцъя гэдэг. Мэдээж Флоренцийн их сургууль тодорхой хэмжээний төлбөртэй байж таараа. Ялангуяа одоо сургуулиудын үн цэнийг бараг төлбөр нь нэлээд том шалгууруудын нэг хэсэг бас болгосон байдаг. За хэр хэмжээний төлбөрийн ийм шаардсан сургууль байж таарваа. Энэ нь зөвхөн төлбөр ярьж байгаа шүү дээ. Тэгээд мэдээж очиод бас амьдрах мөртөг юм явна шүү дээ, тийм ээ. Тэр энэ тэрийг судлах уу? Нийтдээ ингээд багцлал ингээд одоо жилийн хугацаанд яг Италид очиод Флоренцид сурахад ямар зардал гарч ийн гэхлээр 100 гаруй сая төгрөг зарцуулж байгаа. Нэг жил үү? Тий. Төлбөр бол яг Монгол мөнгөөр нэг 60 гаруй сая төгрөг. Цэвэр төлбөр нь 60 сая төгрөгийн төлбөр, амьдрах өртгөний 40 сая төгрөг гэж үзэх үү? Яг амьдрах өртөг дахиад өөрөө амьдрах байраа түрээслэн. Тэгин тий. Дахиад одоо хоол унд. Тэгээд
нөгөө зургийн будаг хэрэгслүүд чинь бас хоолноос илүү үнэтэй юм даа шүү дээ. Одоо нэг ширхэг ингээд маш жижигхэн шүдний аа шиг будаг гэхэд л 10-аад евро. Би ирэхэд л одоо ямар үйлдвэрийн бизнесээс шалтгаалаад одоо 10 евроноос 100 евро хүртэл үнэтэй. Бирнүүд. Гэтэ чи бол тэрийг бол тооцоолж төлөвлөж л явж байгаа шүү дээ. Яг очиод газар дээр бас яаж зардал гарах вэ гэдгийг бол тулсан газар л үстэй тий. Яг ерөнхийн нэг ингээ хар зургаар тооцоход нэг жилийн 120 сая төгрөг гарах юм байна тий. 60 сая төгрөгийн жилийн төлбөртэй сургууль ингээ байна шүү дээ. Монголд бол одоо 10 сая гарч ийн үү тий. Хамгийн өндөр төлбөртэй сургууль гэхэд. Тэгэхээр юу нь бол Монголд бас өндөр төлбөртэй сургуулиуд их сургуулиуд байд юм бэл. Тийм үү? Яг нөгөө юуны дунд сургуулиуд. Би дунд сургуулийн нөгөө их сургуулийн хэлбэрийг л боловсролын хөтөлбөрийг л асуудал яг мэрэгжил болох талын гэсэн үг шүү дээ, тийм ээ. За тэгэхээр ямар ч нэг нэг баг байрны үн шахуу нэг юм төлбөртэй боловсролын үнэлгээ явуулдаг юм байна. Боловсролын үнэлгээ би зүгээр нэг юм сонирхоод байна. Уран бүтээлийн үнэлгээнд уран бүтээлийг ойлгож иж тэр үн цэнийг хүмүүс өгнө гэж би ойлгоод байгаа шүү дээ. Одоо ялангуяа одоо жишээл зураг тий. Зургийг одоо жишээл ямар орнууд илүү хүндэлдэг. Тэрэнд яг боловсролын одоо тэр тухайн улсын зэрэгэл хамаатай байна уу? Эсвэл өөр одоо юу гэдгийг. Эсвэл баян улс ямар ч хамаагүй баян улсал уран зураг үнэлж тийм үү? Тэр дээр чи юу гэж харж байна? Яг нь ер нь аль аль нь юм шиг байна. Одоо Европ за Орос, Европ гэж тэгэхэд бид нар ч нөгөө дөрвөлх урлагийн соёл нь 400-500 жил 500-600 жил тий маш урт хугацааны түүхтэй. Энэ улс оронд бол одоо жишээлхэд Францад гээл тэгэхэд өөрийгөө одоо би зураач уран бүтээлч хүн гэж танилцуулахад хүмүүсийн харилцаа, хандлага маш хүндэтгэлтэй ханддаг. Ер нь Европын орнуудад тэгж ханддаг. Тэгэхээр Оросд ч гэсэн ялгаагүй бас тийм шүү дээ. Зураач уран бүтээлч одоо гэдэг хөгжмийн зохиолч гэдэг юм уу яг юм бүтээлчийн улсуудыг маш хүндэтгэлтэй ханддаг юм билээ хүмүүс нь. Тэгээд дээрэс нь бас нөө дүрслэх урлаг хөгжих бас суурьч нөгөө аливаа улс орны эдийн засгтай бас шууд холбоотой л да. Мэдээж дүрслэх урлагийг одоо тэгээд яг иймэрхүү нөгөө нэг яг дүрслэх урлагийн бүтээл гэдэг бол өөр үнэт тийм зүйлтэй ер нь. Одоо үнэт эдэлтэй адилхан зүйл байхгүй. Тэгэхээр нөгөө тухайн улс орны ерөнхий эдийн засаг сайн байж ээж. Гоё зүйл шүү дээ. Үнэт эдлэл тийм тухайн улс оронд одоо тодорхой хэмжээний сэхэтнүүд, хөрөнгөтнүүд байж ээж тэр урлагийг ингэж хөдөлгдөг. Ер нь бол үл хөдлөх хөрөнгөнийх нь үн цэн нь бүр илүү уран зураг тал руугаа. Бараг уран зургийг бараг үл хөдлөх хөрөнгө шиг хөндлүүлж тий. Тэр нь үн цэнээ хадгалдаг тийм соёл байгаад байна уу? Тий, одоо Швейцарын банк гэж тэгэхэд чинь асар их тийм дэлхийн одоо том уран бүтээлчдийн уран бүтээлийг өөртөө авч хадгалж штэ. Жишээлхэд бүр нөгөө Страдивари нөгөө хийл. Страдивари хийл гэдэг нь юу лээ? Улаан хийлгийг кино гэдэг штэ. Жишээлхэд тэр хийл чинь Швейцарын банкнд байдаг лөө юу гэлээ? Нэг хийл нь. Тэгээд тэр хийлийг ингэж хадгалдаг. Эн чинь бол маш том тийм хөдлөх хөрөнгө л болчихж байгаа. Урлагийн бүтээл гэдэг бол. Окей, юу санктад сурж байхад санктын ер нь төлбөр нь ямар хөө байсан бэ? Тэр чи тэтгэлгээр явсан уу эсвэл төлбөрөө хувьяасаа төлсөн үү? Хувьяасаа төлсөн. 10 бас л санкт төр өргөрөө чинь ер нь энэ Монголд дүрслэх урлагийн дээд сургууль сурж байхдаа л ер нь Репник тэмд явах юмсан гэж л боддог мөрөддөг байсан. Тэгээд 10 он сургуулаа төгсөөд чинь 12 оноос энд уран зургийн галерейд ажил хийж байгаа. Тэгээд тэрнээс хойш одоо чөлөөтэй уран бүтээлээ хийж байгаа. Тэгээд 15 онд хувийн зардлаараа л явсан. Бас тухайн үед чи бүхэл юмаа зарж үрэл явчихлаа шүү дээ. Тэгсэн үү? Тэ машин дээр мэрэг. Тэгээд одоо зургийнхаа рам энтриг бүр зараал энд одоо мөнгө болох ер нь байж болох юмнуудаа зарсан л да. За тэгээд зарим нэг хүмүүсээс бас мөнгө зээлсэн. Зарим нэг сайхан хүмүүс бас тусалсан.
Тэгээд Оросд бол харьцангуй бас гайгүй зардлаар явсаа л да. Нөө төгрөг рубльтэй харьцах юм бага болохоор бас харьцангуй гайгүй. Тийм. Нэг 80 сая төгрөгийн зардал гарсан. Жилийнх нь үү те? Тэг жил гарангийн хугацаанд. Харьцангуй гайгүй. Би Булгаатай бит хоёр танилцсан түүхийг сонирхолтой. Одоо тэрийг ингээд бодглохлоор нөгөө талаар яг тийм хөвгчлээ санагдаад байдаг. Би бол уран зургийн талаар ямар ч ойлголт байхгүй. Бүр ойлголт байхгүй. Тэгээд ингээд нэг зөвлөмжийг сургалт мургалт тэгээд ийсэн чинь нэг над руу нэг инстаграмаар нэг хүмүүс нэг хандаад идэггүй. Тэгсэн инстаграмаар нэг залуу хай ингээд таны ингээд сургалтанд суучаа гэд. Тэгсэн чинь жил байж л дээ. Тэгэхээр нь би за тэгэл дээ гэсэн чинь бас мөнгө төлөхгүй санаатай. Тэгээд за тэг гэсэн би ингээ хоёлаа бартарт чий. За тэгээ чи би ингээ зураач юм байна. Тэгэхээр тэр би ойлголт байхгүй шүү дээ. За тэгээ гэл. Тэл би нөгөө надад нэг юм зураг зурж өгөх юм байна. Мэдхгүй нэг зураг л өгөх юм байна. Тэгээ уран зураг. За өгөх юм байна. Тэгэд эсвэл одоо би хөрөг зурдаг юм аа. Намайг зурна. Тэгэхээр би юу гэж утсан ингэж нэг фэйсбүүкийн зургийг өгч байгаа л ингээл зуруулчих юм байна гэж бодсон. Тэгсэн чинь л чи та ингээд өөрөө хүрээ дээрээ. Тэгэхээр би ever тийм залхуурч болохоор л за энэ одоо тэгсэн намайг нэг зургийг нэг та нар олол дуудсан шүү дээ. Тэгээд би их ядарсан. Тэр нэг одоо буруу байрлах юм тэгэл баларх юм билээ гэдгийг ойлгосон. 3-4 цаг суусан. 4 цаг суусан тий. Тэгээд би нэг юм ойлгосон. Сүүлд одоо нэг зураг би авсан шүү дээ тий. Чи надад нэг юм том миний хөрөг зургийг зурж өгсөн. Тэгээд тэр зургийг ингээд авчаад дараа нь би одоо чамайг ин үзэсгэлэн гаргаж яхад ер нь бол ингээд Булгаатай нэлээд сайн ойртоод ер нь энэ хөрөг зургийн үнэлэмж нь үн цэн нь юу гэдгийг за ер нь хөрөгч гэлтэхгүй ер нь бол ингээд байгалийн зураг тий. Ахын энэ зургнуудыг ямар үнээр одоо чи одоо ингээд тэрнгээр амьдарч байгаа шүү дээ. Ямар үнээр одоо зурдаг. Би жишээлбэл зөвлөгөө өгөхөд хэдэн төгрөг тий. Тэгсэн чинь би 50,000 төгрөгийн сургалт бартардаад 5-6 сая төгрөгийн зураг авсан байсан сүйд ойлгосон тий. Тэгээд энэ айгуу тийм хөөрхөн бартар байсан тэр. Тэгэхээр тэр хөрөг зургийг ингээд зураг төрөл дотроос хөрөг зурхын одоо жишээлбэл одоо тэрийг би нэг сайн яадаг байсан байхгүй бас их ялгаж ойлгодог байсан. Ер нь хүмүүс зүгээр яг тэр урлагийн талаар ялангуяа зургийн талаар тэр дотор хөрөг зургийн талаар үнц нь ягаад тийм өндөр байдаг талаар ч юм уу. Тэр талаар нэг товчхон мэдээлэл өгөөч. Энэний өмнө би одоо ингээд саяхан бас бод үзэсгэлэн гаргаж явахдаа бодсон. Анх би дөрвөлт хурлын дээд сургуульд зураач бол нэг оюутан болж элсэж ороод тэгж орохдоо нэг имийг ерөөсө огт тооцоолоог орсон баг. Тэгээ юуг тооцоолоог орсон бэ гэхээр би нөгөө зураг зарж одоо амьдрна гэдгийг ерөөсө огт бодоогүй орсон баг. Ерөөсөө сайн зураач болно. Сайн уран бүтээлч болно гэж бодоод сургуульд орцсон. Тэгэл сураал исэн, тэгэл төгссөн. Тэгэд яг яаж амьдрах юм гэдгээр ерөөсө тооцоолоогүй орцсон баг. Тэгээ одоо ингээд яхахлаар яг зайлшгүй ингээд нөгөө зургаа үнэлэх нэг тийм шаардлага гарч ирж байгаа. Тэгээ энийг бол би зарим зургаа хүмүүст ингээд тухайн зургийг ингэж ойлгож байгаа, харилж байгаа хүмүүст нь бэлгэлчдэг. Бүр хямдхан өгчдөг. Заримыг нь одоо бүр сайн үнэлэгч тийм тохиолдлууд байна. Тэгээд зургийн үнэлгээ бол яг өөрөө тухайн уран бүтээлийг үнэлнэ гэдэг бол маш хэцүү асуудал. Яг энэ цаг үеийн одоо нөгөө юу гэдэм маш олон хүчин зүйлээс шалтгаалж нэг тодорхой үнэ гарна. Тэгтэл цаг хугацааны явцад өөрөө энэ бүтээл үнэлшгүй тийм зүйл байгаа юм л да уран бүтээл гэдэг. Сайн уран бүтээл гэдэг бол. Яг гоё яриа. Үн цэн улам өснө л гэсэн үг шүү дээ. Яг үн цэн өснө тэгээд. Тэг яг тэр уран бүтээлийг ойлгож байгаа, тухайн уран бүтээлийг хайрлаж байгаа хүмүүс л үнийг бий болгож байгаа юм л та. Тэс тэрийг ойлгож хайрладгүй, ойлгохгүй хүн бол тэр бол ямар ч үн цэнийг үзүүлж шүү дээ. Найз нь бол ер нь жоохон санхүү талын хараатай хүн. Тийм учраас одоо ингээл үнэлшгүй гэх юм бол би ойлгохгүй. Яг хэдийн л гэж хэлсэн.
Мэдээж яг хөө зүгээр мэдээж энэ бол одоо ирээдүйд үнцний өгөн одоо төрөүний нэг үнэт идэл гэдэг шиг тийм ээ. Тэр ховор ганц бүтээл тийм цорын ганц гэдэг утгаараа ч юм уу тийм. Мэдээж гэхдээ тэр дотор мэдээж зургийн техник тэр ур чадвар юмнууд байж иж үнцэнтэй болохоос биш одоо төв зүгээр нэг зураг зурсан тийм тэр болгоо. Ер нь ягаад ингэж фото зураг яг энэ хоёр чинь төрлийн тэр нөөр бахал та. Гэтэ ер нь ягаад өнөөдөр ингээд нэг ном ингээд үнцэнээ алддаггүй гэдэг шиг уран зураг ягаад ингээд улам цаг хугацаа өнгөрөх тусам бүх юм дижитал болж гин те илүү хөгжиж гин энд ингээд үнцэн нь улам байгаад байдгийг тэр юу нэг үгч тайлбарлалтай. Яг хоо одоо гэрэл зураг бол ингээд техник ашиглаж ингэж авчаа штэ. Тийм. Уран зураг бол өөрөө яг хүн бүтээж байгаа. Тэг хүн бүтээх явцад заавал нөгөө нэг тийм emotional юмнууд нь уран бүтээлд тусч идэх хүний нөгөө нэг сэтгэлийн тийм тусгалууд ингээд уран бүтээлд нэвчингэж идэх байхгүй. Гэрэл зураг бол яг хүн ингээд гэрэл сүдрээ харж хагаад ингээд конофтоо тэн тухайн момент шууд ингээд бууж байгаа. Тэгтэл яг хүн ингээд зураг зурхтаа тэр ингээд өнгөний нөгөө хэмжээ тун ингээд энэ бүх юмнуудыг нөгөө энэ дотроос ингэж мэдрэмжээр ингэж гаргадаг. Учраас энэ бол нэг гэрэл зураг, уран зураг энэ төр ялгаа өөрлөлтөө. Сүүлийн гадагшаа сурах одоо сургалтын төлбөрийг арай нөгөө нэг зургийнхаа хүрээ жаз маа самг юм зарж мараад босгоогүй байгаа сте. Тэг яг одоо ингээ боловсролын талаар ярьж байгаа юм чинь. Би одоо рэпний академид явхаас өмнө 6 ер нь бараг зарж үзээгүй. Тэг борлуулж үзээгүй. Тэгээд тэнд сурж ирээд мэдээж одоо ур чадвар юмнууд сайжраад тодорхой төвшөнд ингээд ахиц гараад ингээд ирэхлээр хүний яг уран бүтээлийн үнэлэмжүүд өснө л дөө. Техник арга ажиллагаа дахиад тэр нөө техник арга ажиллагаа сайн байж хүн өөрийнхөө дотроо мэдэрч байгаа тэр мэдрэмж харсан одоо гой сайхан юмнуудаа сайн уран бүтээл болгож чадна шүү дээ. Тэгээд тэгжээж л уран бүтээлийн үнц нь өсөж байгаа. Тэгээ одоо яг хуу Итали руу ингээд нөгөө сургуульд явах гэж байгаа шалтгаан ер нь оюутан байхасаа л бас би нөгөө барууны Европын уран бүтээлчдийг харж одоо бишэрч өссөн. Одоо Ишин Делакура, Эдгар Дега, Ренуар, Саржент гэх мэт сайхан уран бүтээлчтэй. Тэгээд энэ хүмүүстэй л одоо ингээд нэг энэ зэрэгцсэн уран бүтээлч болох юмсан л гэж дотроо мөрөддөг. Тэгээд тэхийн тулд яг одоо эднэрийн бас сурч өсч үндийсэн тэр газар орон тэр одоо музей галериануудаар явж тэр одоо эртний маструудын уран бүтээлийг үзэж харж ерөөсөө хамгийн том сурах юм бол тэр л дээ том музей галерей. Сургуульд бол яг тодорхой техник заалгана. Гэхдээ хамгийн одоо нууц гайхамшигтай юмнуудыг хэн заах вэ гэхэлэр тэр Лувр, тэр одоо Прадо музей, тэр Уффичи музейд байгаа галерейд байгаа тэр эртний маструудын уран бүтээлүүдээс л маш их юм сурах байхгүй. Тэгэхээр нөө тэрний төлөө Итали орныг сонгож тийшээ явж байгаа. Монголд зайхан уран бүтээлч хүн бол яг ингээд окей уран бүтээлээ тойрвон тэрийг нэг хайхтар ингээл бизнес талаас нь хараад ах нь өөрөө бас зохимжгүй байдаг байх л та. Мэдээч одоо би юу гэдэг ном бичгтээ за энийгээр би хэдийг босгох уу гэж бичихгүй тодорхой л тоо. Асуудал шийдэх хичээл явж байгаа юм чи. Гэхдээ цаана буцаад энэ бол мэдээж бид нар санхүүгийн харилцаанд орно. Чи одоо чи сурах гэж байгаа сургууль тийшээ явж байхад мэдээж тэнд тодорхой хэмжээний цаг хугацаа болоод мөнгө зарцуулах хэрэгтэй. Тэр мөнгийг чи буцаагаад бас олох ёстой. Тэ бүтээлээрээ дамжуулаад хийж байгаа зүйлээр олох ёстой. Миний зүгээр сонирхоод байгаа зүйл ер нь одоо ингээд нэг уран бүтээлч хүн уран бүтээлийг хийж байна. Гэтэл уран бүтээлийг нь үн хүргэдэг. Одоо зах зээлд ойлгуулдаг, худалддаг, тэ дамжуулдаг, түгээдэг тийм одоо процесс Монголд бол яг хөө нэлээд хөгжил нэг саармаг гэж магадгүй. Гэхдээ сая сүүлд бол юу хэлээ штэ. Одоо галерей үзэсгэлэн гаргалаа штэ тий. Хэд үзэсгэлэн байв. Тэг ер нь Монголд юм уран зураг ойлгож байгаа, тэрийг үнэлж байгаа, тийм үнэлгээ энэ тэр ямархуу төвшөнд болж ийн гэж чи ер нь харж байна. Сая энэ удаагийн үзэсгэлэн бол би дааж гаргасан 3 дахь үзэсгэлэн.
Анх Оросоос ирээд 17 онд хаврын гэгээ гэж үзэсгэлэн гаргасан. 20 онд Монголын сайхан орон ор гэж үзэсгэлэн. 20 гэгээ. Тий. 21 онд Парадисо буюу мөрөдөл гэсэн ингээ 3 дахь бидаас үзэсгэлэн гарч байгаа юм. Тэгээд яг Монголд бол одоо дүрслэх урлагийг ойлгож, сонирхож, хөдөлтөж авч ингэж шимтдэг хүмүүс нэлээд бий болж байна. Сая сүүлийнх төр бол бүр юу вэ те? Анзаарчихсан уу те? Тий, анзаарчихсан. Илүү ингээд урлагтай ойр байх хэрэгтэй юм байна. Илүү тийм мэдрэмж рүүгээ явах тийм төвшин л байгаа. Мэдрэмжиндээ мөнгө төлдөг ч байт юм те. Тэр төвшин л байгаа ингээд бас тодорхой Монголын тийм тодорхой хэмжээний давхаргууд нь орж байгаа. Тэгэхээр тэр хүмүүс чинь ингээд энэ соёл урлагийн хөгжилд одоо маш их түлхэц өгч байгаа шүү дээ. Одоо манай Монголд бол хаан банкны захирал Питер Моро гэж хүн байсан тийм. Тэр хүн бол Монголын дүрслэх урлагийг бол одоо нэг шатанд гарах, хөгжихэд маш их хөрөнгө оруулалт хийсэн хүн. Хөрөнгө оруулалт хийгдэг бол уран бүтээлчдийн бүтээлийг одоо захиалга өгөхөөс илүүтэйгээр тухайн уран бүтээлч өөрөө зүрх сэтгэлээрээ мэдрээд хийцэн уран бүтээлийг нь хэлсэн үнээр нь худалдаж авах. Үнэлэн тийм ээ? Үнэлж авах. Тий. Энэ бол хөрөнгө оруулалт байна. За одоо элемэгдэр ерөнхийлөгч бас энд бас нэлээд бас үзүүлсэн гэж боддог. За тэгээд MCS группийн захирлууд байна. Хот жаргал энэ гэл. Тэгээд MCS группийн бол ихэнх одоо дунд чатны ихэнх захирлууд нь бүгд л бас дүрслэх урлагийн бүтээлийн цуглуулгатай. Апо компани, Петровс гэл ингээл энэ бүх хүмүүсийн ингэж гаргасан тэр хөрөнгө мөнгө гэдэг бол Монголын дүрслэх урлагт маш их одоо түлхэж өгсөн. Гэж харж байна тийм үү? Тий. Сая хамгийн анхны гаргаж ирсэн одоо үзэсгэлэн дээр чи мэдээч одоо энэ дээр зардал гарна. Үзэсгэлэн гаргана гэдэг чи яа тийм? Ямар ч зардалгүй авчиад нэг танхимд авчиад зургнууд өлөгчийг хэлдэг юм уу? Тэнд эсвэл одоо ингээд тэр дэглэлт явагдана. Тэнд одоо өртөг зардлууд нэг юу дээр явж байна. Мэдээж түрээс гэл эхлэнэ үстэй. Тий. 17 онд бидаасаа үзэсгэлэнгээ гаргаад. Тэгээ бидаасаа үзэсгэлэн гаргахад нэг 8-9 сая төгрөгийн зардал гарч ирсэн. Нөгөө заалаа түрээслэн. Тэгээд дахиад зургааж яацлан. Тэгээ нэг зурганы жаац бас нэлээ үнэтэй тий. Тий, зурганы жааснууд яг ямар материал сонгохоос шалтгаална. Тухайн уран бүтээлч өөрөө нөгөө уран бүтээлдээ бас тодорхой үнцийн шингээ гэж бодох юм бол үнэтэй болно. За ерөнхийдөө нэг ингээд жаацлсгээд орхичиг гэвэл хямдхан шийдж болно. Тэгэд каталог энтер гэл тэгээд нөгөө нэг хүлэн авалтанд одоо нөгөө бос хүлэн авалтны феномен гэл ингээл ер нь нэг 8-9 сая төгрөгийн зардал бас ер нь нэлээд танж гаргаж байгаа шүү дээ. Тэгээд анх үзэсгэлэнгээ гаргаад 14 хонлоо да. Тэгээд хүмүүс ихэрж үзээлсэн. Тэгээд нэгч зураг зартгүй. Тэгээд тэрэнд ч нэг бас ач холбогдол өгөөгүй. Ер нь үзэсгэлэн гаргацсан л их гоё байсан. Тий. Амар гоё. Тэгээд хүмүүс ирээл ингээл баяр хүргээ айл ингээл. Тэгээ 14 хоноод үзэсгэлэнгээ буулгалаа. Үлдсэн нэг феноменоноос уугаад нэг жоох халтсан. Тэгээ үзэсгэлэнгээ буулгаж ясан чинь нэг үүрэг штэ Япон нөхөр орж ирж орой. Би одоо ингээ 11 цагаас Японд руу буцаж байна. Та ингээд онгоцонд аваад явчихаар юм жижигхэн скетч юм таталбар зураг өгөөч. $100 болно. Тэгээд нэг таталбар зураг $100 хамгийн анх одоо үзэсгэлэн дээрээсээ 14 хоног үзэсгэлэн гаргаад зарч ирсэн. Тэгээ тэрний сайхан нь юу байсан гэхэлэр мөнгөндөө биш. Миний зураг хүнд одоо үнэлэгдэж ийн гэж мэдэрсэн маш том тийм мэдрэмж байсан. Тэр Япон хүнд бол маш их баярлж байсан л да. Чи гоё өнцгөр харсан ба шүү дээ. 8 сая төгрөгийн зардал гаргачаад бизнесээр ирээ. $100 яшиг болгонгуудаа дампуурч байгаа. Тэгээд хүмүүс юу гэж боддог вэ? Боли. Нөгөө нэг тийм юу гэдэг шнэ сэтгэл зоол чаргалгаа ярьж байлаа.
Хинтээ аймагт ч үлээ хөдөө явжсэн чинь нэг нөхөр планет дээр нөгөө зийлгээд нэг хөргөчөд ус дээр орсон амар хүнд. Тийм хөргөгч ингээд нуруундаа үүрээд моцикл дээр тавиад тэгээ хөргөчдөг өөрийг ингээ хүлцсэн. Тэгээ явж байгаа тэгээ зогсон гут нь асуусан. Та одоо ингээ унуул хөргөчнөд дарагдаж өгөхөр биш тэ гэдгсэн. Нөгөө өдөөний үнд гайхаж харснаа. Би ерөөсө унна гэж ерөөсө тооцоол өгч штэ гэсэн. Тэрэн шиг нөгөө яг уран бүтээлч хүн чинь хэзээш нөгөө зургаараа би тийм мөнгөтэй болоод тэгэн баяжинч гэдэг юм уу. Мэдгүй миний л хувьд бол яг жинхэнэ уран бүтээлч хүний дотор бол тийм тооцоо байдгүй юм шиг лээ. Хэзээч мөнгө олохыг тооцдоггүйгээр хийдэг. Тэр нөгөө өөрийнхөө мэдрэмж тэр юмд л татагдаж ингэж бүтээл. Мэдээж тэр айгүй чухал юм уу? Мэдээж бизнес хийж байгаа биш учраас. Бизнесмэнүүд бол мэдээж бас тэр талаар илүү анхаарах байх. Би бол санал нэгдэж байна. Ялангуяа яг уран бүтээл тал руу бол мөнгө олъё гэж ном бичихгүйтэй адилхан. Тэгэхээр мэдээж гэхдээ тэр чамд өгөөж өгнө. Тэгтээ өгөөж өгнө. Ямар бүр ингээд одоо өгөөж өгөхгүй байгаа тавил чамд ямар нэг эдийн засгийн одоо бүтээмж өгөхгүй байвал чи хэр удаа амьдрах юм? Мэдээ зардал гаргана. Тэ? Уран бүтээл төрөхийн тулд бас санхүү мөнгө хэрэгтэй болно гэдэг юм шүү дээ. Яг хөө дараагийн уран бүтээлүүдээр одоо сая гаргасан үзэсгэлэн жишээлбэл би нэг хайхтар энэ дээр нөгөө нэг хайхтар тооцоо моцоо ярихаас илүү сая боловсрал руу хөрөнгө оруулалт их одоо чи хөрөнгө хэрэг босгол хийж чадах сая 3 дахь үзэсгэлэнгээрээ хүмүүс хэр үнэлв чиний одоо бүтээлийг. Энэ үзэсгэлэн бол ер нь урд урдын үзэсгэлэнгүүд бол нэлээд амжилттай болсон. Ер нь Итали руу сурах эхний жилийнхаа зардал юм бол ер нь ихэнх нь болгосон л доо. Тэгээд дээрэс нь яг бас нөгөө найз нөхдүүд зураг цуглуулж эхэлж байгаа. Тийм залуучууд маш их одоо бас тусалж дэмжсэн. За зарим нэг сайхан одоо найзын харилцаатай тийм хүмүүс яг нөгөө одоо Итали руу сургуульд явах гэж байгаа гэхлээр тусалж дэмжээл тэгэл ер нь ихэнх нь боллоо л доо. Боловсрал ингээд чи мөнгө ингээд зарцуулах гэдэг. Ягаад тийм чухал байна? Жишээлбэл одоо ингээд өмнөх одоо шийдвэр гаргасан санкт руу явна. Би ийшээ ингээд чи байгаагаа бүгдийг хийгээд те сурах гад мөнгө гаргаад явж байна. Дахиад одоо жишээлбэл би Флоренцд заавал очиж сурах гэдэг шүү дээ тийм ээ. Тэрийг үсхийн тулд энэ бол хүн бол нэлээд том золиос гаргаж штэ. Тэгэхээр ер нь одоо жишээлбэл зүгээр инженер их юм бол Монголд бол байртай болох хэвээр тий. Хүн одоо тийм нийтлэг тийм хүсэл байна. Тэгжиж бид нар нэг юм орон сууцтай өөрийн гэсэн үйл хөдлөлтөй болно гэдэг. Тэгвэл яг яагаад тэгээ боловсрал руу тэгэж шунсын зүгээр чиний хувьд штэ. Яг миний хувьд яг одоо нөө уран бүтээлч хүн бол бас хэцүү шүү дээ. Ер нь яг дундаж уран бүтээлч байна гэдэг бол айгуу хэцүү. Нэг бол маш сайн байх хэвээр. Нэг бол хинч биш. Яг урлаг гэдэг бол тэр тал дээр маш их харгас. Тэгээд анх л одоо би гэрээсээ гарахдаа уран бүтээлч болно гэж гарсан. Тэгэхээр нэгэнтээ уран бүтээлчийн замыг сонгосон л бол яг өөрийнхөө тэр мэдэрч байгаадаа 100% хүрэх л ёстой. Тэрэн дээр хүрэхийн тулд сурах ёстой юм байна л гэж ойлгосон. Одоо их хүн нөгөө юм хийж яхад яг нэг тийм чадахгүй байгаа мэдрэмж ингээд зарим нэг зүйл дээр гардаг. Тэгээд энийг сурах ёстой гэж л явах гэдэг юм л та. Сурч эзэмших ёстой. Тэр нэг хоёулаа нэг сонирхолтой юм ярьсан шүү дээ. Би тэрийг ингээ хүмүүст чи дахиад бид ингээд яриад өгөөч шинэ юм шиг. Ямар зураач хэлээ. Айгу олон талах зурдаг. Бас дахиад юм мундаг зураг зурдаг чинь. Тийм. Францын нэг алдартай зураач. Нөгөө сэтгүүлч очиж ярьцлага хийх гэ байжсэн чинь. Жижигхэн зургууд зураад. Жижиг те? Жижигхэн те? Жижигхэн зургууд зураад суучихсан. Тэгээд
та нэг яах гэж байгаа юм бэ гэсэн чинь нэг зарнаа гэдгсэн. Гэхдээ одоо таны нэг том бүтээл чинь л одоо хэдэн одоо 100,000 евро хүрдэг шүү дээ. Та нэг том бүтээлээ зарахад л хэдэн жилийнхаа амьдрал санаа зовхооргүй амьдрч штэ гэсэн гэнэ. Тэгсэн чинь тэр том бол уран бүтээл. Уран бүтээл. Энэ бол талах гэсэн. Тэгэхээр бас яг нэг талаараа талахыг шаардлагатай тий штэ. Ер нь бол яг байнга яг цэвэр уран бүтээл хийх боломжгүй л дээ. Яг дотроо ингээд байнга гараас гарч байгаа бүхэн маань яг жинхэнэ уран бүтээл хийх юмсан гэж л боддог хэрнээ. Зарим одоо захиалгууд, зарим уран бүтээлүүд яг тэр сонсонд хүрэхгүй байх. За тэгээд өстэй нөгөө маргааш амьдрахын тулд заримдаа талах их үе байна шүү дээ. Одоо хуучны Монголын гайхалтай мундаг зураачтаас жижигхэн талбар нь хүртэл одоо тэр хүн өөрөө байхгүй мөртлөө үнцийг хүртсэн бүтээлүүд байдаг тийм ээ. Тэр талаар чи нэг сонирхолтой юм ярьжсэн надад. Тэр одоо тэрний үнцийг өнөөдөр ямар байдлаар үнэлж байна? Яг одоо над нэг хэдэн маш цуглуулсан юмнууд байдаг л да. Цуглуулгаа. Тий. Үлзий утгагүй. Тэр бүтээлүүд чи ерөнхийдөө тоо хэмжээ хязгаартай бүтээгдэж байгаа шүү дээ. Үйлдвэрлэлийн юм бишиг оригинал бүтээл гэдэг бол. Тэгээд тухайн уран бүтээлчд маань сайхан даалдар нэрийг олж авсан тийм уран бүтээлч сайхан бүтээл хийсэн. Тэгээд тэр хүний одоо бүтээлийг ингэж өөрөө хадгалж явна, өөрөө ингэж үзэж харж хүнд үзүүлж харуулж явна гэдэг чинь бас маш гоё тийм нэр төртэй. Үнцэнтэй тийм зүйл. Тэгэхээр аливаа уран бүтээл, сайн уран бүтээл гэдэг бол цаг хугацаа өнгөрөх тусам одоо ингэж үнцэн өсч яадаг л. Цаг хугацаагаар бас үнцэн өсч яадаг юм шиг байна. За тэгэхээр өнөөдөр бол ингэж сайхан боловсролт хөрөнгө оруулалт ер нь хийхэд бидний яагаад тийшээ үнцэн өгстэй гэдэг талын манай булгагийн нэг харах үнцгийг би бол илүү сонирхож харлаа. Тэгээ би бас боловсролоо зориулж мөнгө хадгалдаг. Сая бас нэг Беллаг сураад ирэхэд нэг жилийн хөтөлбөр нь яг Чевнингийн тэтгэлэг авсан л да. Тэгээд ер нь ямар үнэлгээтэй сургууль байна гэсэн чинь $24,000 үнэтэй. Биш ээ 24,000 паунд гэсэн баха. Нэг 90 сая, бараг 100 сая төгрөгийн төлбөртэй сургууль сурсан. Тэгээд ер нь бол ийм одоо гадны ихтэй сургуулиудын тэр боловсролын үн цэнийг тэгж өндөрөөр өгдөг. Нөгөө талдаа тэр сургуулиуд нь яг түрүүний чиний хэлдэг шиг тэр одоо чи бол зөвхөн сургууль сурахаас илүү би ингээд тэр музей тэр олон юмнуудыг очиж үзэж те тэдний мэдэржсэнийг мэдэрмээр байна гэдэг шиг яг тэр нэг орчин орон зайдаа ингээд буцаад төгсөгчдөө тэр сургууль сурсан хүмүүсээ байнгын юм хөтөлбөр бойжуулах инкубатор тийм хаб те тийм төвүүдийг бий болгоод тэрийг ингээд грантууд гаргадаг гэнэ. Тэр мөрийг ингээд сонсож хагаад боловсрол өөр айгүй баян гэж байгаа юм. Манай боловсрол ядуу байгаад шүү дээ. Тэ яг тэгэхээр эн чинь бол одоо буцаад нөгөө нэг өөрсдөө томоохон юм хэрэгжүүлэх гэхэлэр боломжгүй. Хэдэн оюутнуудын одоо цалин юугаар төлбөрөөр тэг яваад байдаг. Хуучны байшингууд нь ингээд яг хуучны хэвээрээ. Тэр дотор хамгийн шилдэг ном зохиолууд баг орохгүй. Магадгүй зөв бизнесийн холбогдлолтой том сургууль дээр бизнес эрхлэгчнэр очиод ингээд юм хийх гэхэлэр тэднийг ингээд өөрж авчрах хэмжээний нөөц болцоо тий байхгүй. Тэр нэг ингээд нэг тасарчих гад байдаг. Тэр энтрийг ингэж олж харж хагаад боловсрол дээр бол ямар өндөр ач холбогдлууд тийм. Эднийх нь өөрийнх нь үнцийн үнэлгээ нь тэр төлбөр эдийн засгтайгаа яасан амар том холбоотой гэж харагдсан л да. Тэгээ би чиний бас ингээд явж байгаа сургуулийг хүртэл бас өдөр бас нэг багцаа сонирхоод магадгүй зүгээр битэрийн подкастыг үзэж байгаа хүмүүс донд нэрэ Флоренцид сурах тий уран бүтээлч болох сонирхолтой хүн байвал тийм ингээд мэдмээр байл да багцааг нь. Би бас сурыг гэвэл надад ийм мөрөөдөл байна тий. Тэ одоо Florence Academy Florence Academy of Art гэдэг юу вебсайт байна. Тэн дээр сургалтын төлбөр тэгээд календар ингээд бүх хөтөлбөр бүх мэдээллүүд нь байна. Тэгээ яг миний бас ингээд гадагшаа сурыг гэж ингээд зорж байгаа юм юу гэхээр одоо ингээд юу гэдэг сошиал орчинд дэлхийн өнцөг булан бүрт уран бүтээл хийж байгаа бүх уран бүтээлчдийг хүн үзэж харж болдог болчихлоо шүү дээ. Одоо хуучин бол ингээд
Монголдоо бол ингээ алаад байна. Алж гин гэл ингээл яаж тэг одоо ингээд Instagram руу ингээл ороод харалт. Дэлхий дээр ямар гайхамшигтай уран бүтээлчд бий болж байна те. Тэгтэл энд ингээд дошин дээр ингээл баллаад байна л гэж бодож байна. Тэгтэл чи тэнд очиод хинч л байхгүй. Яг жинхэнэ. Тэгээд Японы зохиолч нөгөө алтан сүмийг өчтдөг юм билээ. Японы зохиолч аа. Тий. Нөгөө самурай байсан. За би мэдэхгүй. Тэр хэлсэн байдаг байхгүй. Эр хүнийг үнэлэх үнэлэмж эр хүнийг ер нь яаж үнэлэх юм гэж. Эр хүн бол эрчүүдийнхээ дунд ямар байр суурьтай байна. Тэрүүгээр л үнэлэгдэнэ. Тэрэн шиг уран бүтээлчний үнэлэмж яаж үнэлэх юм? Уран бүтээлчдийнхээ дунд л үнэлэгдэн шүү дээ. Чи үнэхээр мундаг уран бүтээлчд бол уран бүтээлчд чинь чиний тухай ярина. Тэрнээс ингээд уран бүтээл урлаг гэдэг зүйлийг сайн мэддэггүй хүмүүс чиний тухай ярих бол энэ үнэлэмж биш. Чи 30 зураачдын дунд ороод за тэр уран бүтээлч ер нь ямар хөв те тэр уран бүтээлчийн тухай ярихад тэр уран бүтээлчид чамайг үнэлдэг, хүндэлдэг те чиний тухай сэдв болж яригддаг. Ийм байх юм бол чи үнэхээр сайн. Илүү нарийн юм болчих юм л да. Тэ илүү нарийн. Тэрэн шиг чи одоо юу гэдэг Монголоос ингээд бид нар яг суур реалист уран чиглэлээр ингээ уран бүтээл хийгээд чи Европын мундаг одоо яг цаг үед бүтээж байгаа бидний үеийн 80-аад оны уран бүтээлчдийн дунд нэг үзэсгэлэнд оролцоод тий мянган зураачтай нэг Европын том зураачтай нэг үзэсгэлэнд оролцоод тэд нар чиний хаана байгаа гэж яан шүү дээ. Ямар уран бүтээл хийж байгаа гэж жинхнээр нь чадвартай хүмүүс л нэгнийхээ яг жинхэнэ сайн уран бүтээлч юм уран бүтээлч гэдэг үнэлэх байна. Хоёул тэрийг жоохон би зүгээр сонирхож асууж байгаа шүү. Хамгийн сүүлд ер нь маш үнэтэй өндөр үнэлэгдсэн тийм юу бүтээл юу вэ? Одоо нөгөө саяны яриаг ингээд нөгөө дуусгахад тэхийн тулд бид нар сурах ёстой. Одоо монгол хүн бол чадварч хэрэгтэй л гэж би бодож байгаа. Үгээр пэлта наадаг хүн бол пэлтаага төгс наах хэрэгтэй байхгүй. Үнэхээр байрны засвар хийдэг хүн бол байрны засвараа зүгээр л төгс хийх хэрэгтэй. Шавар хийдэг хүн бол төгс шавардах хэрэгтэй. Тэр шиг зураг зурдаг хүн бол төгс зурах хэрэгтэй байхгүй. Үнэхээр гайхамшигтай уран бүтээл хийх хэрэгтэй. Тэгжээж одоо бид нар хөгжлийн тухай ярина. Тэгэхийн тулд бид нар ямар боломж байна? Тэр бүх боломжоор суралцах хэрэгтэй. Сурахын тулд аливаа дэлхий дээр ер нь үнэгүй юм гэж юу ч байдгүй юм шиг байна. Хүн ямар хүсэл мөрөөдөлтэй байна? Яг тэр хүсэл мөрөөдөлтөөгөө дүүц хүч хэмжээний төлбөрийг төлөх хэрэгтэй. Энэ зөвхөн мөнгө биш шүү дээ. Цаг хугацаа, хүсэл мөрөөдөл, ингээд хөрөнгө мөнгө бүх юмараа төлбөрийг төлнө. Тэсвэр төвчээр тий. Тэсвэр хатуужлаараа хүртэл энэ ч төлбөрч дээ ялгаа. Окей. Энэ бол зөвхөн сонирхч асууж байгаа асуулт. Ер нь ингээд хүмүүс нэг сайн одоо би жишээлбэл сүүл жишээлбэл ер нь бол зөвхөн одоо хөрөг зураг багдаал нэг 5 сая хэлдэг юм байна. Зөвхөн ингээд үнэлэх юм бол төлбөрөө төлөх юм бол тийм ээ. Магадгүй захиал зуруулах юм бол ч гэдэг юм уу. Гэхдээ тэр бас тухайн уран бүтээлч өөрөө яаж үнэлж ийн дахиад тэр хүний нэр хүнд бүтээх чадвар өсөлттэй бас холбоотойгоор үн цэн ингээд нэмэгдээд явах байх л та. Тэрнтэй адилхан ингээд мэдэхгүй байгаа байхгүй юу? Мэдэхгүй байгаа. Энэ зураг байна тий. Зураг ер нь бол жоохон тэг гисэн тийм ерөнхий бөөрөнхий яваад штэ. Тэгэхээр ер нь хамгийн сүүлд ингээд үнэлэгдсэн гайхалтай бүтээлүүд дэлхий дээр тий. Чи хичээлэл ингээд хэдээр үнэлэгдэж байна. Тэгээ чиний зүгээр харснаар хүний уран бүтээлийг тэр авиасыг тийм ээ мөнгөөр ингэж үнэлж ийм үн цэнтэй болж чадсан байна тий. Гэдэг тийм зүйлүүд зөв жишээ болгож мэдээлэл өгчлөх гэдэг айл да би. Саяхан 2-3 жилийн өмнө хаа. Сотби гэдэг нөгөө дуудлага худалдааны Английн юу гэдэг шүү дээ. Тэн дээр нэг юм парламентын танхимд баахан сарамгчин суудсан нэг тийм том зураг. Юу лээд хэдэн сая паунд ч үлээ өрсөн. Тэрийг сүүлд нь Google дээр харчих болно. Тэр би хамгийн сүүл тэрийг л харчихсан.
нэг юм сонин юм яваад байна те. Жишээлбэл одоо нэг юм одоо бараа бүтээгдэхүүн борлуулж байгаа юм шиг борлуулах боломжгүй. Энэ зураг хэдэн төгрөг гэхээс илүүтэйгээр одоо ч Булгаагийн хувьд өөрийнхөө бүтээлийг тэдэн төгрөг гэж үнэлэхээс илүү тухайн хүнтэйгээ ярилцаж үнэ дийл хийж тохирож бүтээлүүдэд худалдаг байх гэж би бодож байна. Тэгдэг үү? Тэрээс шил ингээд лангуун дээр тий наа чи 3 саяхан тийч 7-гийнхэн тэд ч гэдэг юм. Тийм байхгүй бах тий. Яг нөгөө зарим нэг хувийн галерейнуудад бүтээл тавьж одоо зардаг юм бол байдаг. Тий зардаг тийм процесс байна. Тэнд бол өөрийнхөө үнэлгээг өгвөл тавьчих шүү дээ. Тэр галерей чинь өөрийнхөө тухайн галерей хэдэн хувийн шимтгэл авдیں۔ Тэр шимтгэлээ нэмээд ингээд борлуулна. Яг үзэсгэлэн гаргаж явах процессд бол хүмүүс ярьж уулзаад ингээд ярилцж байгаа нүртгөө тоглох. Тэгэхээр тэр надад саяны тэр яриан дундаас тэр одоо чил дуудлага худалдаж байна те. Энэ бас л яг тэр уран бүтээл зориулсан соёл ах шиг юм тийм ээ. Тэр хүн ингээд тэр хүмүүс тэрийг үнэлж шүү дээ те. Өрсөлдөж чинь хоёрдугаар те. Өрсөлдөж чинь. Тэгээд яг дуудлага худалдаагаар их өндөр үнээр зарагдаж байгаа бүтээлүүд бол түүх байх. Яг тухайн уран бүтээл одоо юу гэдэг нь тодорхой хэмжээний тосон будгаар тодорхой хэмжээний нэг цотон канвасаар тэгээ нэг рам жаз ингээд яг энэ өөрийнх нь бүтэж байгаа өртөг бол нэг юм багахан мөнгө. Үнэн дүн байгаа. Тухайн одоо олон сая евро паундны хажууд бол багахан мөнгө байгаа шүү дээ. Тэгээ ягаад тэр их үнц нь бий болоод байгаа юм гэхэлэр тухайн уран бүтээл нь өөрөө бас сайн байна. Дээрэс нь уран бүтээлийн нөгөө нэг сэдв, илэрхийлэмж, агуулга энэ бүх юмнууд одоо нөгөө хинч дахин давтаж чадхааргүй, хинч олж хараагүй тийм зүйлийг хийсэн бүтээлүүд байна. Дээрэс нь бас тухайн уран бүтээлийг хийсэн уран бүтээлчийн өөрийнх нь түүх, тухайн уран бүтээлч өөрөө ямар түүхтэй хүн юм. Ингээд энэ бүх юмнууд ингээд нийлжээж үнц нь бий болж тэг үн бий болж. Чи нэг санаж нэг юм мөнгөтэй гар тий нэг цамцсан дээрээс нь зураг харчаад. Тийм шүү дээ. Тэр чинь хиний түүх лээ? Тэр Дюрер гэдэг зураач. Дюрер Германы ингээд нэг юм мөнгө өрцөн юм. Мөнгө өрцөн бид. Мөнгө өрцөн. Гэтэ гар нь нилээ эвдэрсэн гар. Амар юм маш их тийм үрчлээтэй бүр ингээ хар ажил хийгээд бүр зөвхөн гарны зураг гэсэн тийм гарны юм график зураг. Тэгээ тэр зургийг төвх гэсэн чинь нөгөө Альбрехт Дюрер гэж Германы зураач. Ах нь бас мундаг зурдаг хүн байсан. Хоёулаа зургийн сургуульд, хоёулаа зураач болно гэж зургийн сургуульд орно гэсэн чинь төлбөр байхгүй. Хэн нэгэн заавал ажил хийж ээж нөгөөх нөгөө хоолонд тэ амьдрах бүх юм байна. Бүрэн дааж ээж нэг нь сурах тийм нөхцөл бий болсон. Тэгээд хоёулаа шодсон ч үлээ юу лээ ингээд ах нь уурхаад ажилласан байт юм лээ. Тэгээд Дюрер зургийн сургуульдаа сурсан. Тэгээд Дюрерийн сургалтын бүх одоо юмнуудыг ах нь одоо ажил хийж өөрийнхөө ар гэр ээж мэж тэрэ бүгдийг авч явж ингэж дүүгээ сургасан байт. Тэгээд эргээд нөгөө Дюрер мундаг зураач болоо гэртээ ирсэн чинь ах нь бүр танигдахын аргагүй болтлоо өтөлдсөн. Тэр далд уурхаад ажиллаад. Тэг ингээ гарыг харсан чинь бүр 70-80 настай хүний гар шиг. Залуухан хүн шүү дээ. 70-80 настай хүнийх шиг тэгж их одоо ажил хийж хөдөлмөрлсөн. Тэгээд Дюрер тэрийг хараад ахыхаан тэр гарыг одоо ойлж зурсан ч гэдэг үлээ юу лээ. Тэгсэн мэт. Тийм гайхамшигтай түүхтэй. Жишээлбэл энэ түүх, энэ зургийн өөрийн түүх гэдэг чинь одоо би ингээл ярьж шүү дээ. Зургийн түүх. Тэгээ эн чинь өөрөө маш их үнцийг бий болгож байгаа байхгүй. Түүх. Тийм. Тийм. Түүх их үнцийг болгодог. Тэр үлэг маргаангүй тийм маш чухал. За тэгэхээр бид хоёрын подкаст өнөөдөр манай найз маань удахгүй ингээ сайхан Флоренц руу одоо явах нь виз нь гарцсан. Тий, виз. За ингээд одоо гарцаагүй ингээд жил 2 жил 3 жил ингээд их зүйл үзээд за бас их төлбөр төлөөд тэгээд бас их амьдрал үзэн штэ хажуугаар нь тий. Тэр чинь тэр ингээд яваад ирэх нь тэгээд ер нь бол боловсролд хүмүүс ингэж бас өөрийнхөө цаг хугацаа мөнгө тий хөрөнгө оруулалтыг хийх ёстой. Тэрний ингээд илэрлүүдийн нэг төлөөлөл болгож найзаагаа орж уулзаж суулаа. Ялангуяа бас нэг уран бүтээлийг яаж үнэлдгийг, тэнд ерөн зүгээр санхүүгийн ямар ойлголтууд байдгийг бас мэдхийг
айгүй олон хүсдэг баг. Би ч гэсэн бол сайн мэддэггүй байсан. Тэгээ бас нэг жоохон дөртөө болсон. Гэтэ одоо жишээлбэл ингээд зураг зурхад чиний жишээлбэл сарын энэ бол зүгээр сонирхол шүү. Сарын одоо жишээлбэл одоо нэг хэдэн бүтээл гаргадаг. Хэрэгсэл ер нь бол зүгээр энгийнээр зах зээл нь ямар хүн төлбөртэй байдгийг. Уран бүтээл зүгээр сар хэдэн уран бүтээл гаргадаг гэж. Биш одоо нэг хэрэгслийг л асууж байгаа. Тийм үнтэй хямдхан гэдэг нь ер нь ямар үн яригдтiin. Хэрэгсэл чинь зардал гарна шүү дээ тийм ээ. Тий. Яг хоёр нь хамгийн үнэтэй юм бол нөгөө зотон тосон бодог хоёр. Тэгээ Монголд бол яг аль аль нь л одоо сайн чанартай юм бараг байхгүй л байна л та. Тэгээ би бол тэр чинь бол удаан хадгалагдана гэдгээрээ. Тий шүү дээ. Одоо нөгөө тухайн тосон бодогт орсон пигментүүд жишээлбэл харт углаа, хөнгөн цагаан ингээл маш олон тийм хүнд элементүүд ордог. Тухайн будгийг юугаар хийсэн гэдгээс шалтгаалаад будаг үнэтэй хямдхан байна л да. Тэгээ манайд бол голцоо одоо Хятадаас бараа авдагтгнууд орж ирж байгаа зураг хэрэгслүүд. Зарим нэг дэлгүүрүүд бол яг Англи, Голландын бодгонууд, Оросын бодгонууд энэ төр зардаг. Миний хувьд бол ихэнх бодгонууд манай гэр бүлийнхээ ээж аваа тэр бэлэгт амьдардаг. Манай аав ч өөрөө бас уран бүтээлч. Багшин дэдийн зураг хөдөлмөрийн анги төгссөн. Зураач мэрэгчлээ тийм хүн байт. Тэгээд аав маань одоо ээж хоёр намайг их дэмждэг. Тэгээ бэлгээс одоо тийм яг Английн, Голландын тийм тосон бодгуудыг бас яг хэрэгцээтэй өнгө бодог юмнуудыг явуулдаг. Нас үн асууж байгаа шүү. Тий. Тэгээд тосон бодог бол нэлээд үнэтэй. Тэгээ одоо яг нөгөө тухайн сартаа одоо хэдий хэр ямар уран бүтээл хийхээс шалтгаалал ямар зардал би бол бас тэрийг ерөөсөө эзэж тооцож байгаа шүү дээ. За чи бодлоо чиний камаас гарч байгаа мэдэл байгаа. Гэхдээ ер нь сард бол нэг саяас 2 сая төгрөгийн материал аав шүү. Аавна. Би ягаад бас энийг зүгээр одоо жаз маа центр ороод ингэх юм бол ер нь бол нэг дахиад даблдаа шүү дээ. Ер нь 4-5 сая төгрөгийн зардал гарна шүү. За 4-5 сая төгрөгийн зардлаар зүр хэдэн бүтээл төрөх боломж нөөцтэй. 5-аас 10 бүтээл хийн шүү дээ. Дунд зэрэг нөө. Окей, би ягаад энийг асуугаад байна гэхэлэр надад нэг юм түүх үлдсэн байхгүй. Тэрний үгээр номоо би ингээд хөдөлж ирсэн чинь дамжуулж нэг хөдөлтөг ихч над руу яриад хичээндээ номоо өгч гэдэг. За гэсэн чинь хэдэн хувиар өгөх юм гэдэг. Тэгээ нэг номын дэлгүүрүүдэд чинь 30-30% авдаг байхгүй юу? Хичээв тэр номын дэлгүүрүүд чинь ингээд лангу мангу юм дээр тавиад ингээд яадаг учраас олон тоогоор нөгдөг учраас би 30% нөгд юм аа. Гэсэн чи ихч тэгвэл 30% өгч гэдэг. Тэгэхээр ихчээд яг ингээд нэг та авах гэж байгаа нэг тий 10 марыг л авах гэдэг байхгүй юу? Тэгэхээр тэрэнд ихчээ тийм тооцоо их боломжгүй байт юм аа. Тэгэхээр энэ хоёр чи худалдаа авах хувьд өөр байгаа тий. Олгох эрх нь өөр их хэвээр гэдэг тий. Тэгсэн чинь чи юун сүртэй? Наа чин үсрээл нэг 50000 төгрөгийн цаасан дээр хевлээ үздэг. Пүг гэж ордож. Тэгэхээр нөгөө хүн юу гэж боддог гэхэлэр энэ ихч цаас авах гэдэг юм бахтай гэж бодож байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл хүн жишээлбэл ягаад би зүгээр энийг сонирхож ярьж байгаа гэхэлэр за нэг ингээд дундаж бүтээлийн одоо үндсэн өртгөнд бол нэг 300-500 мянган төгрөг байхад тэр их одоо чи юу сүртэй нэг 500 мянган төгрөгийн материалыг гаргачаад нэг наатах 5 сая гэдэг яад ингэдэг нь яг тийм их санагддаг юм байл л дээ. Тэгэхээр яг нэг юмыг шууд өртгөөр нь үнэлэх гэдэг ялангуяа бүтээлийг бол боломжийг байхгүй юм байна. Тэгэхээр одоо нэг хэн л хувь гарч байгаа шүү дээ. Тийм. Тэгээ яг тэрүүгээр нөгөө уран бүтээл гэдэг юуны ялгаа л байна. Тийм. Тэгэхээр яг өртгөөр үнэлнэ гэхэлэр эн чинь бол аюу тийм бас бүдүүлэг ойлголт юм байл л дээ. Ялангуяа бүтээл тал руугаа тийм. Тэгээд дээрэс нь яг хүн бол ингээд ерөөсөө ихэс төрхтөл юм авьяастай, ихэс төрхтөл юм ур чадвартай, зурх чадвартай төрөөл тэгэл явж байгаа л одоо ингээд уран бүтээл хийгээд байгаа юм шиг ойлгох юм шиг хүн яг процессыг ерөөсөө харддаг. Тэрийг бий болох тэр хүний одоо түрүүний боловсрал тий. Энэ бол боловсралтай. Тэгээд ялангуяа нөгөө нэг өөрөө баялаг бүтээж үзээгүй, өөрөө яг юм бүтээж үзээгүй хүн бол яг энэ процессыг ерөөсөө
мэдэрдэггүй. Ойлгодоггүй. Одоо ингээд сайн уран бүтээл хийхийн тулд 17 жил, 18 жил хоолгүй, нойргүй тийм ингээд гэр бүлдээ зарцуулах цагаа хүртэл одоо уран бүтээл хийх, сурах энэ юмдаа зарцуулаад их нэртэй хүүхдтэй хувцас авч өгөх мөнгөөр сургалтын төлбөр болгож төлөөл ингээл явж исэн. Энэ их одоо нэг тийм золиос эрсдэл энэ бүх юмнуудыг хүн ойлгодог. Тэгээд эцэст нь одоо хүн нэг жоохон ур чадвар аваад тэрийг нэг жоохон үнэлэх гэхлээр одоо энэ зураг бүтгэхэд ер нь хэдий төгрөгийн яг хэдэн төгрөгийн зардал ордیں۔ Тэр хугацаанд чи зурсан тийм. Тэр хэр хугацаанд зурсан. Яагаад тэгвэл нэг өдрийн дотор зурсан. Альсвал нэг юм жоох юм ячингот яагаад ийм ингэж үнэлж байгаа. Үнтэй зарж байгаа юм ч гэдэг юм уу. Яагаад гэвэл энэ хүмүүс бол хэзээ ч өөрснөө энийг хийхин тулд ойлгохгүй л хальта процесс нь ойлгохгүй байна. 10 20 жил. Тэр боловсрал мөнгө зарцуулаагүй байна тий. Тэгээд би асуумар санагддаг. Ингээд яаж хурдан баячих вэ гэж суудаг. Тий. Үгүй чи ингээд боловсралтай надад тэдэнд сая төгрөг байна. Яаж хурдан даблдах вэ гэдэг тий. Тэгэхээр чи яг тэр мөнгийг олохдоо цаг хугацаа зарцуулсан. Буцаага тэр мөнгийг одоо олцоод чи тархиндаа хөрөнгө оруулалт ер нь хийсэн юм уу тий. Өөрийгөө хөгжүүлэхэд тий. Тэгвэл одоо жишээл биеийн хүчний ажлын үнэлгээ, оюуны хүч тэр дотроо бүр одоо онцгой ур чадвар, авиас гэд нэмэгдээд эхлэх юм бол богино хугацаанд одоо баялаг бүтээх боломжууд нь улам нэмэгдэх нь шүү дээ тийм ээ. Тэр талаасаа хүмүүс бас одоо харж ойлгодог болчихвол тэгээд тэрийг л ойлгуулах одоо жигүүр би ч гэсэн өөрөө тэрийг яг бас мэдэрч эхэлж байгаа учраас подкаст дээр бидний боловсролын үнцийг боловсролд ер нь мөнгө төлж байгаа залуучууд тэрний үнцнийг одоо юу гэж ойлгох юм. За магадгүй өнөөдөр зүгээр ирээдүйд хүүхдтэй ингээд айгүй хайртай штэ. Тэгвэл чи жишээлбэл одоо хүүхдтэй тий. Хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийн. Тэгэхээр өнөөдөр чи өөрөө ингээд сургууль сурахтаа за Багдал Европод бол тий ингээд нэг тэдэн төгрөг 60 сая төгрөгийн тий 90 сая төгрөгийн сургууль байгаа юм байна. Яг мэдээж энэ бол нэг 5 жилийн дараа өсчил таараа тий буурна гэж байхгүй. Тогтсон ханш байхгүй. Яг л нөгөө үйл хөдлөхөрөнгө үнэ нэмэгддэг шиг. Тэгэхээр та өнөөдөр хэр хэмжээний мөнгө хүүхдтэй ядчил 7 хийх хэрэгтэй тий. Тэг боловсралтын зориулж шүү тий. Гэдэг л зүйлийг бид нар бас багч гэсэн ингээд үнцний нэг үнцэнт зүйл байгаа шүү гэх талаар ярих гэж л үзээд байгаа юм. Тий би саяхан нэг фэйсбүүкээс харж ирсэн чинь нэг хүн тийм пост хийсэн л хэлээ л дээ. Юу гэлээ? Одоо өр шир тавиад хүүхдүүдээ үнэтэй сургуульд сурах гэл одоо тэр бол буруу ч гэдэг юм тийм юм яасан л лээ. Би бол яг эсэргээрээ урд нь бол би бас тэгж боддог л байсан. Би одоо ингээд улсын сургуульд сурсан ингээд ерөөсөө мууц юм алгач гэдэг юм аа. Миний ээж авч бас яг тийм бодолтой. Тэгээ ингээ хүн ингээд янз бүрийн хүмүүстэй уулзаад үзэхлээр хүний бодол санаанд өөрчлөлт ордог. Хүн юмыг өөр өнцгөөс харж эхэлдэг. Тэгээ саяхан манай нэг миний одоо бас хаяа зөвлөгөө авдаг тийм амраа гэж ахад ментор тийм хүн. Тэгээ амраахтай ингээ ярилцаад байж хаад надад тэгсэн байхгүй. Чиний энэ улс оронд хийж чадах хамгийн том зүйл бол хүүхдийнхээ боловсролд анхаарах. Чи өөрийнхөө сураагүй зүйлийг сурах боломжийг нь олгож өгөх. Тэгээд яаж анхаарах юм гэхэлэр чи бүх кармана эргүүл. Чиний карманд юм үлдэх гэсэн. Тэгж л анхаар. Тэгээд чи 50 хүрээд 60 хүрээд ингээд явж байхад чиний хүүхэд боловсрол эзэмшээгүй. Чи хүүхдээ ажилд оруулах гээд найз нөхдөд гуйх гээд явж явах юм уу? Нэг бол одоо чи хүүхдийнхээ боловсролд анхаарах юм. Чи энэ шийдвэрийг чи одоо л гаргах. Гэт бид хоёрыг боловсролын талаар нэлээд авах хэрэгтэй. Би бас ярьж асууж ингэж байсан. Тэгээд энэ жилээс би одоо хоёр охиныхоо сургуулийг бас солиод хүүхдүүдийнхээ ерөнхийдөө боловсролд бас илүү ач холбогдол өгч яг одоо хүү инженерээ юу болж байна. Тэгээд одоо манай охин гээл тэгэхэд чинь жоохон юм хэлэнгүүтлэн ойлцдог тий. Тэг яагаад
уйлсан гэхлээр хэлэхгүй. Тэгээ бас энэ нөгөө нэг цэцэрлэг сургуулийн нөгөө дөнгөж л энэ хүүхдүүд чинь ингээд нэг өсч төрнөд нэг ингээд юм ойлгож эхэлж байгаа энэ юунд нь манай Монголын бас нэг нийтлэг тийм юу ба шүү дээ. Ер нь хүүхдийг нөгөө айц сарн өдөртөж юм хийлэгдэг. Ай хүй хай гэл ингэдэг. Тэгээд ирэхлээр нөгөө хүүхэд өөрийгөө илэрхийлж чадхаа бачдаг. Тэгээд нэг бол хүчээр ингэж загнуулж ингэж хийлэгдэг. Тэгээд би сая нэг хүүхдийнхаа сургуулийг солихтаа тэр нэг хүүхдийн нөгөө одоо яриад байгаа шүү дээ soft skill гэх. Одоо харилцааны ур чадвар энэ юмыг илүү одоо өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгох, илүү мэдрэмжнээр суурилсан боловсрол энийг анхаарал сургуулийг нь өөрчилсөн. Тэгээд хүн бол яг л нөгөө хүний зарчим хэн мөнгө төлнө тэр хөгжмөө тавина гэдэг л зарчим л ер нь үйлчилж байна л да. Үнэхээр бас сайн боловсрол олж авъя гэж бодож байгаа бол бас тэр тэгэд үзэхс төлбөрийг төлгөл шүү дээ. Окей. За баярлалаа. Булгаа. Боловсролд мөнгө төлж байгаа мэнэд очиод төлбөрөөсөө илүү ихийг шүүрж утгаж аваарай гэдгийг хүсье. Илүү би боловсрал эзэмшиж байгаа хүмүүсийн нэг өнцгийг айгүй тийм үнэлдэг. Минийс юу сураад ирвэ гэж асуухлаар харин бүр юустай юу ч сурч чадахгүй байгаа. Юу ч мэдэхгүйгээр бүр ойлгоод бүр яана бид болоогүй мэн гэдэг тэр юм өнцгийг их авч ирсэн. Тийм хүмүүстэйг таарлаж ирсэн. Тэгэхээр дараагийн одоо за нэг 3 жилийн дараа ярих булгаатай би арай өөр зүйл ярих бах мэдэхгүй байна. Тэгээд тэрийг бол одоо тухайн хэдэн л болъё. Тэгээ энэ бичлэг ингээд түүх болоод ирэх учраас дараа нь тий харьцуулж чи өөрөө ч харах бах би ч бас үзэж бид хоёр ер нь юу ярь суусан бэ гэдэг дээр эргцүүлэмжих байх гэж бодож байна. За найзынхаа боловсрол ирээдүйн одоо сурж одоо өөрийгөө хөгжүүлэх үүсэд тэгээ бас бүтээх тэр сайхан бүтээлт нь амжилт төсөй. Тэгээ зорьсон хэрэгээ бүтээгээд илүү их одоо зам хэтэрэй гэж хүсье. Thank you. За ингээд уусаа ингээд ерөөсө 2 хон 3 хоногийн дараа явах гэж байгаа хүн учраас ингээд подкастнда ингээд амжид оруулж гэж байна. Юу гэдэг одоо бид нар ингээд нөгөө нэг их тийм шүтэн бишрэх сэтгэхүйтэй байдаг шүү дээ ер нь монгол хүмүүс. Одоо гадны уран бүтээлчид гадны юу бол сайн гэдэг тийм юу. Одоо юу гэдэг Microsoft-д ажиллаж байгаа инженер бол лаг. Нэг бол одоо Италийн, Францын уран бүтээлчид хамгийн лаг мундаг нь тийм. Ингээд миний ингээд бас их үлгэр авдаг, миний их урам зориг авдаг тийм салбар бол Монголын технологийн бас бизнесийн салбарын залуучууд, бидний үеийн залуучууд, одоо стартап хийж байгаа залуучууд байна. Тэгээд эднэр бол тийм шүтэн бишрэх сэтгэлгээнээсээ салаад өөрснөө тэднэртэй ингэж өрсөлдөх, хамтарч одоо нэгдэх тийм сэтгэхүүр ингэж орж байгаа нь бас ингээд бусад салбарууд руугаа би нөлөөлж байгаа болоо гэж бодод байгаа. Гэхдээ одоо ингээд юу гэдэг юм бид нар хэдий болтол ингээд нэг барууны уран бүтээлчдийг ингээд монтаглаг тий гайхамшигтай гэж явах юм. Тэгэхээр ингийн оронд өөрснөө явах хэрэгтэй. Сурах хэрэгтэй. Тэгээд эд нартай одоо мөр зэрэгцэх хэрэгтэй юм байна гэдгийг л илүү сайн ойлгож байгаа юм л да. Яг хүндлэн тэр хүнийг гайхалтай бүтээлийн бишрэн шүтэх гэдэг бол нэг ойлголт баг. Нөгөө талд бол яг хит шүтэх гэдэг чинь мэдлэггүй одоо тэгэхээр үнэхээр хүсэл мөрөөдөл байгаа бол явах хэрэгтэй. За миний сайхан явчих тэр. Явна. Бид нар явъя. За мөнгөний подкаст дээр уран бүтээлийн үнцийн боловсролын үнцийн талаар булгаатайгаар ярилцлаа. Тэгээд дараагийнхаа цуврал одоо энэ 10 сизнэр би яг боловсролд хөрөнгө зарцуулж байгаа боловсролыг илүү үнэлж байгаа тийм одоо хүмүүсийн кейс тэдний амьдралын түүхийг оруулахыг эрмэлздэг шилмээр байна. Дараагийн мөнгөний подкастаар одоо 2 дахь сизний 3 дахь дугаараар ирээд уулзцаая. За баяртай. За баяртай.